Анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Цагийн хүрд хөтөлбөр хүлээлт үрдэн ярилцлагаараа үргэлжилж байна. Өнөөдөр манай зочин улсын их хурлын гишүүн Батчимэг. Өнөөдөр Монголын нийгэмд хүлээгдэж байгаа асар их асуудлууд байна. Тэр дундаа эдийн засгийн томоохон төслүүд урагшилж ээж энэ асуудал шийдэгдэж өөрөө Монгол улс хөгжин өнөөдрийн бий болоод байгаа энэ хүндрэлтэй асуудлууд шийдэгдэнэ гэсэн ийм том хүлээлт Монголын нийгэм бий болчиход байгаа юм а. Тэгэхээр өнөөдөр энийг шийдэхин бий болоод байгаа хүлээлтийг шийдэх гарцыг та яаж харж байна? Ерөөсө бид нар чинь 2012 онд сонгуулийн холимог тогтолцоог сонгож авсан, олон намтай парламент бүрдсэн. Олон намтай парламент гэдэг бол ерөөсө зөвшөлтсөж асуудал явдаг парламент. 51% нэг нам байхад бол олон хороо шийдээ явцдаг. Зөвшөлтслийн энэ соёл, зөвшөлтслийн арга барилд бид суралцаж хараахан амжаагүй байна. Үндсэндээ хэдэн намын бүлгийн дарга нар удирдлагууд хоорондоо яриад оруулах оруулъя гэдээ ороод ирчдэг. Гэтэл их хурл дээр шал өрөвдөн гардаг тийм ээ. Тийм учраас би бол засгийн газар өөр ажиллаа явуулахдаа ер нь их хурлын удирдлага намууд ч гэсэн бид зөвшөлтсөж ажил асуудлаа шийддэг. Энэ зүг рүү явахгүй болохгүй нэ гэдэг ийм байр суурь илэрхийлж байгаа. Энэ бол шинэ тогтолцоонд сонгуулийн тогтолцоогоор бий болсон шинэ тогтолцоонд тасч зохицож ажилд сурья гэсэн. За хоёрдугаар их том шалтгаан бол ерөөсөө өнөөдөр улсын их хурл хэтэрхий их аж ахуйн асуудал руу ороод аж ахуйн асуудлыг шийдээд байгаа нь би өөрөө тогтолцооны үед буруу гэж харж байгаа. Төсөв мөнгөний асуудлыг бүгдийг нь улсын их хурлаар шийдээд байгаа нь буруу гэж харж байгаа. Яагаад гэвэл ерөөсөө энэ арчилсан орнуудад тийм ээ эрх мэдэл хуваарлах, хариуцлагын зөв хуваарлах гэдэг том ойлголт байдаг. Тэрний үг гэхээр улсын их хурл гэдэг бол ард түмний санаа бодлыг тусгаад хуулиа, зарчмыг баталж өгдөг. Тэгэд энэ зарчим амьдралд хэрэгжиж гэнэ, том бодлого хэрэгжиж гэнэ гэдгийг хянах хэрэгтэй. Тэрнээс биш тэр аж ахуйн асуудлыг шийдэх, мөнгө төгрөгийг хуваарлах тийм ээ бусад улс орны хөрөнгө оруулагчдад гэрээ байгуулах энэ бол ерөөсөө засгийн газрын асуудал. Тэгэхээр өнөөдөр шийдвэр гаргахгүй байгаа их том шалтгаан бол би энэ тогтолцооны засаглалын улбатай л гэж харагдав. Үүсэт байгаа асуудлыг бол хүн бүх ойлгож байна. Их хурл дээр ирээл аж ахуйн юмнч яриач юм эсвэл тэнд ороо гацчдаг. Та нар үнэлээ улс төрийн намуудын мөн нэг хэсэг хүмүүс хоорондоо шийдээд оруулаад ирдэг. Энэ нунлаа гэд. Тэгээ энийг шийдэх гарц одоо юу вэ? Хамгийн ихний ээлжинд бодит гарц. Хамгийн бодиттой ихний ээлжинд шийдэх ёстой зүйл бол бид үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж сая ярьсан засаглалынхаа хариуцлагыг зөв хуваарлж чадаагүй байгаа энэ цорхойг л засгаас өөр ямар ч өөр арга байхгүй гэж би харж байгаа. Гүйцэтгэх засгийн газар бол аливаа орны засгийн газар эдийн засгийн хөгжлийн гол ачааг үүрдэг. Тэгэхээр ингэж үүрхийн тулд энэ гүйцэтгэх засаглал гэж байгаа тийм ээ. Ерөөсөө компаниж гүйцэтгэх захирлаа бол улс орны гүйцэтгэх засаглал засгийн газарт ч бай. Хоёр гол зүйлийг л эрх мэдлийг л олох хэрэгтэй гэдэг. Нэг нь томилгоо хүнээ мэдэх, хоёрдугаарт нь бол мөнгөө мэдэх. Энийг ямар дүрм хуулиар явуулах вэ гэдгийг их хурл шийднэ гэдгийг хэлсэн шүү дээ. Их хурл хянана. Тэгэхээр энэ хоёр эрх мэдэл чи өнөөдөр их хурлд байгаад байна. Ерөнхий сайдад засгийн газраач мэдэх хэрхэн алга, мөнгөө энэ аж ахуйн юмач мэдэх хэрхэн алга. Тэгэхээр бид энийг ерөнхий сайдад авчиж өгөх асуудлыг үндсэн хуулиар их хурлд өгсөн байгаа зүйлийг үндсэн хуулиар ерөнхий сайдад нөхөхгүйгээр засгийн газарт нөхөхгүйгээр бид хаашаа ч явахгүй нэ. Тэгэхээр үндсэн хуулийн өөрчлөлт бол зайлшгүй гэж харж байгаа. За үндсэн хуулийн өөрчлөлтийн дараагаар бол зайлшгүй хийх ёстой зүйл бол бид төрийн албаны хуулийн шинжилэл. Таны ярианс бол үнэхээр аргагүй хүлээн зөвшөөрөхөөс аргагүй хэлж байна л да тий. Бид энийг шийдэхгүй бол цаашаа явахгүй. Гэтэл энийг шийдэх цаг хугацаа бидэнд шийдэж чадах нь өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг харахад ер нь байдал жоохон хэцүү л шүү дээ. Бид бол цаг алдахгүй шийдэх ёстой гэж бодож байгаа. 2014 оны үйл засгийн намууд хамтарч засгийн газар байгуулахдаа тохирсон гол асуудлууд бол үндсэн хуульдаа өөрчлөлт оруулна. Төрийн албаны хууль, сонгуулийн хууль гэдэг энэ чухал хуулиудаа өөрчлөлт оруулна гэдэг. За тэгээ оюун толгой, таван толгой гэх том төслүүдийг шийднэ. Ийм л зүйл ярьж бид хамтарсан. 15 онд багтаж өөрчлөлт оруулахгүй бол хуулиараа 16 оны 1 сарын 1-ээс хойш сонгуулийн 6 сарын өмнө өөрчлөлт оруулах цаг хугацаа байхгүй. 16 оны шинэ парламент бүрдэхэд дахиад энэ үндсэн хуулийг төрийн албаны хуулийг ингэж өөрчлөе гэсэн юм улс төрийн ойлголцол бүрдэхэд хичнээн цаг орохыг би бас сайн мэдэхгүй байна. Тэгэхээр та сая хэллээ цаг хугацаа бага үлдлээ гэд энийг шийдэхэд бол миний ойлголтоор сүүлийн үед ингээ харж байхад ер нь ард түмнээсээ асуучаа үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй гэдгийг ард түмнээсээ асуугаад оруулыг үл явчих гэдэг юм. Эсвэл энэ том юмныг ард түмнээсээ асуучих гэж бас санал гарч ирээд ш нэг талаас та энийг юу гэж харж байна? Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ард түмнээр ер нь хилцүүлэх ёстой. Нийгмийн санаа бодлыг тусгах ёстой. Гэхдээ энийг цаг хугацаа нь өөрөө бага учраас яаж зохион байгуулах уу гэдгийг хэцүү бодох ёстой. Яг сонгуул явуулах гэж байгаа юм шиг тийм ээ. Бүх нийтийн санал асуулга хэлбэрээр хэдэн сараар бэлдээд хэдэн тэрбум төгрөг зарцуулж явуулна гэвэл энэ өөрөө бидэнд бол боломж нь бага. Бид өнөөдөр чинь захин технологи хөгжсөн байна тийм ээ. Ард түмний санаа бодлыг сонсох олон боломж байна. Тэгэхээр би бол энийг ашиглах ёстой. Энэ зуны хугацаанд бид бүх аймаг сумдаар иргэдийнхээ саналыг сонсох энэ асуудлыг бүх улс төрийн намууд улс төрийн улсын хурлын гишүүд өөрсдөө дор дороо зохион байгуулад ингээд намар
энэ чуулгандаа энийг асуудлыг оруулж шийдэх ёстой л гэсэн бодолтой. Одоо оюутлогын энэ үйлдвэр цаашаа ер нь явах болов та энэ дээр ямар хариулт хэлэх вэ? Монгол Улсын засгийн газар одоо бүрийн эрхийнхээ хүрээнд төрийн өмчт компани өөрсдөө бас одоо гэрээ байгуулсан компанитайгаа гэрээгээ байгуулад асуудлаар шийдвэрлсэн. Энэ бол одоо гадны хөрөнгө оруулагчтай тохирсон тохироо явах ёстой. А ямар эрсдэл байна, юуг зас залруулж болох уу гэдэгт бол бид бүгдээ анхаарлаа хандуулаад цаашдаа сайжруулахын төлөө явах ёстой. Гэтэл 5 толгой ингээд их хурл дээр ичээд гацчаад энэ та энэ одоо ойрын 1 жилдээ 5 толгойн энэ төсөл хэрэгжих боломж харагдаж байна уу? За би бол одоо гацаанаас гарах болов гэсэн өдрөг хүлээлттэй харж байна. Өнөөдөр үүсэж байгаа энэ бүх асуудлыг шийдэж засгийн газрын ажлаа, бизнесийн ажлыг их хурлын ажлаа хийдэг болоход хамгийн гол нь үндсэн хуультай яг тодорхой өөрчлөлтөө яралдаа хийчих хэрэгтэй. Тэгвэл асуудал цаашаа явчихна гэж би танаас ойлголоо. Тэг би бол хувьдаа ингэж хүлээж байна. Цагийн үр төлбөрийн хүлээлт үр дүн энэ болонгаар бид сүүлийн үед Монголын нийгэмд хүлээгдэж байгаа. Түүний үр дүн нь нийт хүн амд Монгол улсын хөгжилд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг талаар асуудал хүндсэн юм а. Энэ удаад улсын хурлын гишүүн Батчимг оролцлоо. Бидний ярилцлагын үр дүнд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал урагшаа хөдөлнө гэж найдаж байна. Баярлалаа. Энд бас хэвлэл мэдээлэл олон нийтийн идэвхтэй оролцоод дэмжлэгч чухал шүү гэдгийг би бас төгсгөлд нийлхийг хүсэж байна. Цагийн үр төлбөр үргэлжилж байна.